19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ 100% хангах, цаашлаад бусад улсад экспортлох зорилготой хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх үндэсний үйлдвэрүүдэд дэмжих тат орчинг бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд өгөөмж харахад компани үйлдвэртэй танилцаж санал хүсэлтийг нь сонслоо. Ингээд та бүхнийгээ төр засгийн зүгээс бүх талаар бас одоо дэмжиж ажиллана гэж ингэж бодож байна. Та бүхнийхээ энэ хүч хөдөлмөрөөр Монголын ард түмэн хоолтой ундтай сайн сайхан амьдарч байгаа. Та бүхэн бол баялаг бүтээгчнэр. Эх орныхоо төлөө, ард түмнийхээ аюулгүй амьдралын төлөө эх орноо хүнсээр хангах энэ ариун журамт үүргийг хэрэгжүүлэхийн төлөө та бүхний одоо хүч хөдөлмөр, оюун санаа төвлөрч ажиллаж байгаад би бас Монголынхоо нийт ард түмний нэрийн өмнөөс бас та бүхэндээ баяр хүргье. Төр засаг маань ингээд бид нартай ингэж ойртож ажиллаж байгааг үнэхээр нэг илрэл юм байна гэж харж байна. Тэгэхээр энэ үндэсний хүнсний хангамж аюулгүй байдал гэсэн энэ үндэсний хөтөлбөр нь хэрэгжихгүй байхын аргагүй байх болов гэж үнэхээр итгэлтэй байна. 2000 онд байгуулагдсан тус компани 130 гаруй ажилтан, албан агчтай 30 гаруй нэр төрлийн нарийн бов, 30 нэр төрлийн билүү, бекери, кофе шопын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үндэсний үйлдвэрлэгч маань одоо тулгамдсан асуудлуудаа хэлж байгаа. Энэ асуудал дотроос бол бага хүүтэй урт хугацаатай зээлээр дэмжмээр байна. Хоёрдугаар төр борлуулалтаар дэмжмээр байна. Гуравдугаар энэ хүний нөөцийн асуудал их тулгамдсан асуудал боллоо. Гэх мэтлэнгийн маш олон асуудлуудаа хэлж байгаа. Хийж чадах зүйлээ гаднаас аль хор нэмэлт шингэсэн бүтээгдэхүүн авахгүй ийм бодлого баримталж байгаа. Энэ бол 20 хүртэл хуваар импортын гайлын татварыг 2-3 жилийн хувьд нэмэгдүүлэхээр одоо 5% байгаа шүү. Тэр одоо үндэсний үйлдвэрлэгч хамгаалтанд авнаа. Цар тахлын үед төрөөс аж ахуйн нэгжийн цахилгаан дулаан ус сэргийн төлбөрийг бүрэн хариуцж байсан нь ажлын байрыг хадгалах, үйл ажиллагаагаа хэвээ явуулахад томоохон дэмжлэг болсныг өгөөмж харахад компани хамт олон хэлж байлаа. Мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний усгал үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцоо илэрхийлж дотоодын аж ахуйн нэгжүүдэд татварын бодлогоор дэмжих шаардлагатай байгааг хэллээ.